За энэ удууд нь яг их нэрд гарсан зураг. Монголын одоо жүгдэр бурхамчин зорсон зураг гэж ярьдаг. Магадгүй олон хүний бүрэлдэхүүнтэй баг маягаар хийсэн юм уу? Тэрийг нуудууд нь одоо тодорхой хэлэхэд хэцүү. Ямар ч байсан энэ удууд нь их өндрөөс ийм хэд хэдэн төвшөнд жишээлх юм бол хүрээг нэг балаан дээр энэс жоохон өндөр юм шиг гандан тэгээд ийм тусд нь ийм хавтгай дэлгэцүүд дээр ингэж байрлуулснараа их өвмөц. Нэгдүгээр, хоёрдугаарт нь маш их ойлгомжтой. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн байрлалыг нүүр талын палаан дээр нь босгоцсон. Өөрөөр хэлэх юм бол палаан зураг гэхэд хэцүү, нүүр талаас нь харсан зураг гэж хэлэхэд хэцүү. Өөрөөр хэлэх юм бол хоёр проекцийг нэгтгсэн аргачлалаар хийсэн зураг юм аа. За энэ нь бол яг монголчуудын хавтгай зураг дээр ашигладаг эзлэхүүн төлөвлөлтийг харуулдаг тийм нэг их сонин арга юм. Тэгэхээр энэ бол хот төлөвлөлтийг одоо зургаар дүрслэх монголчуудын нэг аргын нэг хэлбэр юм аа. Тэгвэл энэ аргыг зөвхөн хот төлөвлөлтөн дээр ч биш уран зураг төртөл ашигласан бас зүйлүүд харагддаг. Жишээлх юм бол цагаан жамб гэдэг хүний дугур зайсан гэдэг зураг зурсан зохиолтой барын тодгойг нь хажуу палаантай хамт нөгөөдлийн бүрс хэсгийн бас палаан орцуулаад хийсэн тийм их сонин юм байдаг. Ерөнхийдөө энийг бол монголчууд энэ аргыг их чадмаг ашигладаг янз бүрийн юмнууд. Тэгээ энэ дэр хамгийн гол нь юу гэхээр энэ үеийн өөрөөр хэлэх юм бол 1913-4 он юм уу? Өөрөөр хэлэх юм бол богд 8 дугаар богд тааныг нас барахаас өмнө зурсан юм шиг байна. Яг тэгвэл юу энэ өндөр жаараас өгсөн босгогдсон. Өөрөөр хэлбэл 1911 он босцсон. Гэхдээ богд тааны шарлын сүм босоогүй. Энэ хооронд одоо зурсан зураг юм. Тэгээд энэ дээр ерөнхийдөө тэр үеийн хүрээний бүхэл зүйлийг багтааж чадсанараа гайхалтай. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр их жижигээр ингээд дүрсэлсэн энэ дүрснүүдийг харахад зарим газар Европ хүн, Монгол хүн, ноён хүн, зүгээр лам хүн энэ төр мэдгэтгэл дүрсэлсэн. Тэгээд энэс бид нэр одоо юу мэдэж авч болмоор байна вэ гэхээр энд тоодын гол энийг дунд од гэж нэрлэж байсан юм байна. Тэгэхээр энэ тоодгоор дунд одын хооронд богдын орд өөрөөр богд хааны эзэмшил нутаг байжээ. Энэ бүр ингээд бүсчилсэн. Өөрөөр газраа бүсчлэн хуваадаг байсан байна. Энэ бол их гоёмсог тийм цагаан орд гэж сүм байсан. Өөрөөр хэлэх юм бол голдуу богдын нэг орд гэхдээ богдын одоо хатан голдуу энд байдаг байсан гэж одоо ярьцгаад. Энэ бол богдын ордон одоогийн бага богдын музей, ногоон ордон музей мөн хайст лаврын гэдэг мөн энд байдаг байсан нэг ордон юм. Алдартай Оросын зураг Эрих гэж юм ба штэ. Тэр хүн энэ ногоон ордны эндээс богдуудыг зурсан нэг сайхан зураг байдаг. Энэ ордны зарим юм ордог үгүй би санахгүй. Ямар ч байсан энэтэй талаас богдуудыг дүрсэж зурсан их гоё өмнөний хостой тийм зураг бий. За өшөө нэг юу бол энэ зайсан толгой хажууд пандлин гэж одоо нэг сүм байсан. За энэ тарины сүм удааны чиглэлийн сүм байсан болтой байдаг. За энд манчрын хийд одоо 100 мод хотын
дээдлийн аманд байдаг хийдэг мөн энд хамааруулж яагаад гэвэл энэ манчир хутгадаг гэдэг хүн болоод нь Богдхааны нэг шав хутгадаг. Тийм учраас өөрийнхөө хийсэн бүтээсэн юмгаа өөрийнхөө багшид өргөл болоод барьцсан. Тэгээд нийслэл хотын бүрэлдэхүүнд орсон байдаг. Тэгээд их хүрээнээс манчрын хийд хүртэл энэ уулан дээгүүр давсан замтай байсан. Одоогийн хэмжүүрээр удууд нь 18 км-ийн зайтай энэ хоёр. Одоо ингээд тойроод явхад 60 хэд билүү тийм ээ. За энэ Богдхааны эзэмшил байсан энэ нутагт Монгод хойсол гарсны дараагаар энийг үйлдвэрийн бүс болгоод за энэ арьс нэхээ элддэг угаадаг ноос боловсруулдаг үйлдвэр авч байсан. Би тийм одоо түүхийг альч улсын түүхээс олж үзэж чаддгүй. Энэ хавьд их юу тоо дагуу их модтой байсан. Тоодын гол дагуу их мод одоо уяас борос. За энд мөргөлчд ирж энд одоо амарцгааж энэ одоо шүтээнүүдийг мөргөл одоо тоорч мөргөл үйлддэг ганцхан дархтууд зайсан толгой аманд амарх буудлах хэрэгтэй. Энэ хөвсгөл явсан хөвсгөлийн дархтууд. Тэд нэр юу яагаад тийм эрхэлдэг байсан гэхээр Богдхааны анхны шав. Тэдний дээд удам нь сорхон шарын харьяат байсан улсууд мөн Чингис хаанаас дархалсан тийм хүмүүс. Энэний дээдлийн энэ хэсгнүүд нь жинхэнэ шашны шүтлэгийн одоо төв газар хүрээ гэдэг манай. Энэ хүрээний гол энэ нэг сүм байгаа. Энэ сүм будууд нь Монголын буддийн шашны гол шүтэн 40 галын сүм. Тэгээд энэ дүүдүүд нь тусгай юм хашаатай. Тэгээд энэ Богдхааны одоо шар өргөө гэдэг нь энэ дээ. Өөрөөр хэлбэл номын өргөө. Ном үздэг газар нь Богдхааны ном үздэг газар. Ерөөсөө их хүрээний үүсэл дуудууд нь ерөөсөө энэ хашаа дотор байсан юм. За тэгээд сонирхолтой энэ 40 галын сүм нь ерөнхийдөө тийм 3 давхар маягтай. Хамгийн дээдлийн оройн хэсэг нь болохоор хуудсан алтаар хүрсэн дээвэртэй байсан. Зүгээр шармууд биш. Цэвэр алтан хуудсаар бүрсэн дээр. Тэгээд яг уу өшөө нэг сонирхол татгаар зүйлүүд нь энд цогчин дуугна гэж тийм том дөрвөлжин суурьтай ийм үйлсэн пирамид хэлбэрийн дээвэртэй одоо том барилга. За энэ нуудууд нь Монголын уран барилгын одоо онцлог хэлбэрийг өөр агуулж. Энэ барилгын их загварыг нь анхны 1-р богд Занбаатар өөрөө зохиолж зааварлж бариулсан. Энийг монголоор одоо конструкцийн тэлүүр нуруу гэдэг нэрлэдэг. Ийм хэлбэрийн барилгыг тэлүүр нуруунд дээвэртэй барилга. Цогчин дугуйна. Өөрөөр хэлбэл нь ингээд үйдээд явдаг. Тэгээд тийм тэлүүр нуруу гэж. Тэгэхээр 1-р богд Занбаатар их үнсэрхэг үжиттэй хүн байсан. Өөрөөр хэлбэл нь 1-р сурвалжит хааны удам юм. Яг уу тэгтээ лам. Сургууль сурахтаа болоод нь шашны төрийн сургуулийг хамт одоо сурч эзэмсэн мэдлэгтэй байсан. Тэгээд тэр хүн яасан гэхээр монголчууд хятад хүмүүсээр барилгаа бариулсаар байгаад нөгөө монголчуудын барьдаг барилгыг хятад барилга гэдэг хүмүүсүүд нэрлээд эхэлсэн. Тийм ийм учраас
ерөөсөө хятадас тэсомдоо юм үүсгэе гэж бодож барьсан юм шиг байна. Тэгээ хүрээний ерөнхий энэ байгаа зүйлүүд үгүүд том гэр, модон гэр, үгүүд нь энэ цогцон дугуйтай ойролцоо загвар юм. Өөрөөр хэлбэл нь ийм дөрвжин суурьтай одоо энэ гандан дээрч харж байна өчнөө одныг барьсан зарим аймагуд жадхан аймагуудад ихэнх нь тийм том хэлбэрийн гэр зарим нэг газар энэ зурхай юуны аймагуд бас ийм нэгдүгээр давхар нь ийм пирамид огтцсон пирамид дээр нь ийм дэрвис оройтой жижиг оройтой тэгж ирсэн. Ерөнхийдөө бол их хүрээ гэдэг маань маш их өвөрмөц их тийм монголжуу барилга байшинтай. Ер нь хятад маттай андуурхын аргагүй тийм л одоо суушил газар байсан. За энэ дээр дүрслэгдсэн энд нэг ийм гэрийн зураг байдаг. За энийг баруун өргөө алаг байб гэж хоёр янзаар нэрлэж ирсэн юм байна. Алаг байб гэдэг нь юу гэхээр нэг халзтай. Дандаа халз одоо улаан байсан уу, шар байсан уу тийм халзтай гэр байсан. За энийг яахта тэр Автай хаанаас удамжиж ирсэн гэрээ гэж түүхчид яриад байдаг. За Автай хаанаас удамжиж ирсэн юм уу? Эсвэл юу Эрдэнэзууд Баторшил өргөх гээд өндөргөө нэг 10 хэдэн настай байхад нэг том гэр одоо халахын ноёдууд хүч хөрөнгөө нэгтгэд нэг том гэр барьж одоо өргөсөн гэдгийг. Магадгүй тэр гэр нь ч юм уу ямар ч байсан нэлээ их удамжилсан тэгээ их хүрээнтэй хамт яваад байсан. Яг Монгол гэр одоо эсхий бүрээстэй сараажин хамтай одоо үнтэй ийм гэр. За энэ гэрбүүд нь бүр сүүлийн үе хүртэл байж исэн юм байлээ. За тэгээд энэс дэш тэр дээр амар байлсган тэгж хийдэг байсан. Одоо ч байгаа. Энэ Манжи хааны зарилгаар барьсан хийдэ. Тэгвэл их хүрээг энэ газарт ирэхээс өмнө тэр хийд баригдсан. Тэгээд нэг ийм журам байсан. Хүрээ хийдийн газар янз бүрийн худалдаа 8 энгийн хүмүүсүүд одоо холхиж явахыг хоригддог байсан. За ийм учраас яг хүрээ ингээд суушаад ирэхлээр аянда худалдаа арилжааны хүмүүсүүд бөөгнөрсөн. Энэ улсуудад зориулж энэ Амгаланбаатар 8 хот гэдгийг одоо бий болгосон юм аа. 8 гэдэг маань маймаа гэдэг солилцдог худалдааны хот гэсэн утгатай. Ийм хот ясан ихэнх үедээ ийм хэрмэн хаантай. За ийм энд янз бүрийн хүмүүсүүд байсан. За ихэнх нь Хятадаас ирсэн худалдааны улсууд. За энэ анхны худалдаа нь ямар худалдаа байсан гэхээр Монголоос мод худалдаж авдаг. Худалдаж авсан модоо Хятад руу зөөдөг. Өөрөөр хэлбэл нь Хятадын нутагт барилгын материал хэрэглэх тийм одоо том диаметртэй шулуун тийм мод ховор байсан юм шиг байна лээ. Тэгээ эндээс мод ихтэй байдаг байсан. Энэ модыг бэлтгэж өгөхөөр монголчууд дараа нь яасан тэгээ энэ хэрмэн хаанаас гадуур бас монголчууд орноор суурших болсон ийм худалдааны нэг газар. Эдгээр зарим нэг зүйлийг хүрээнд ирж борлуулдаг. Ямар бодлоготой байсан? Ямар яг ер нь хүрээ хийдийн яг барилга байшин байрах засварлах энэ талаар бичсэн номууд байдаг. Жишээлх юм бол хүрээ хаан Ишвэжрийн нэг ном шиг санаад байна. Тэн дээр хүрээ хийдийн газрыг одоо ариун цэврийг өндөр хэмжээнд сахих, өдөр болгон хог шүүрдэж явах, мөн мод ургуулах талаар зөвлөсөн ийм юмнууд. Тэгээ яаж мод тарьдаг, яаж ургадгийг бас яасан. Өөрөөр хэлбэл ихний
3 жил ерөөсөө хүүхэд асарч байгаа юм шиг тордоо. Тэрнээс цааш одоо ажиллагаа хийгээд байх хэрэггүй. Энтэр гэсэн тийм одоо сургаалууд байдаг. Мөн зуны цагт эргэн тойрон байгаа гудамж талбайгаа ус цацаж норгожээ. Энтэр гэсэн тийм зааврууд байдаг юм аа. Гэхдээ яг уу монголчуудын нэг яг уу гудамжит юм газар шороо оролдох их дурггүй. Өөрөөр хэлбэл газартай холбогдсон ажлыг бараг мэддэггүй. Монголчуудад газар болоод нь 2 дахь тон амьдралын 2 дахь эхнийх нь газар дээр явдаг амьтад одоо мал. Тэгээд 2 дахь нь газар болж харагддаг байсан л да. Ийм учраас шууд газартай харьцах одоо бараг мэдлэггүй. Бас мэдж байгаа хэлж өгөө. Яг уу энэ бол нь суурьшил газрын хүмүүсүүд дийлэнх нь байсан. Өөрөөр хэлбэл хятад иргэдүүд голдвол эдгээр ногоо тариалахгүйгээр амьдрахын арга байхгүй. Эдгээр монголчууд шиг хоолнд идэж чадахгүй. Тийм учраас эдгээр энэ газар тариалан эрхэлдэг байсан. Гэхдээ газрыг хүрээний газраас түрээсэлж явдаг байсан. Газар түрээсэлдэг байсан шүү дээ. За мөн энэгээр тариад байсан. Энэ юу гэхээр энд энэ зүүн дамнуурчин гэдэг энэ зүгээр худалдаа арилжаа хийдэг хүмүүсүүд бас суурьсан. Тэрнээс гадна манжийн амбан сайдын яам мөн шорон өнтер гэдэг энэ манжийн харьяаны суурьшил иргэдийн ийм хороолт байсан. За эднэрийг түшгэж эднэрийн хэрэгцээнд зориуд мөн одоо хүмүүсийн ногоо тарьдаг улсууд бий болсон. Гэхдээ сонин юм нь юу гэхээр Монгол хүн газрын түрээсэлж яваад хятад улсууд ажиллаж байсан тийм түүх намтрууд гардаг юм аа. Тэрнээс энд бас гадны хүмүүсүүдэд газраа түрээсэлдэггүй байсан юм шиг байна. Тэгээд тийм эмэгтэй энэ төр улсуудын нэр гардаг. Одоо Тичнээн гэдэг юм талбай газар түрээсэлж энэ тийм тэднэр тэгээд хятад улсуудаар ногоо цагаад энэ болохоор хятад өөрсдөө тэднэр өөрсдийнхөө хэрэгцээ. Тэгээд дараа нь зах зээлийн журмаар яг уу тэднэр нөгөө дамнуургаар явж энд одоо хэрэгцээтэй хүмүүсүүдэд ногоо цагаагаад зардаг байсан юм. Ямар одоо сурвалж тэр хүний нэр мэрэгээр гарч байгаа газар. Тийм баримтууд юу одоо архивууд бий. Энд байгаа хэдэн модууд нь ерөөсөө энд ургадаг тийм модууд байсан. Энэ баруун сэлв, зүүн сэлв, энэ ингээд нэг энэ тариан талбай усууддаг жижиг шууд байсан юм байна. Тэр нь ингээд энэгээр яадаг одоогийн 1-р эмнэлгийн урдуур гараад ингээд энэ дунд одын нэг давхар салаа үүсгэний энд ерөөсөө чихтэй гадаа энд ерөөсөө нэг мод байсан байхад та тэрнээс үлдсэн ийм модууд байсан. Энэ яг сүйд Богдхан тулсаа дараахан энд нэг хэсэг юу энэ баруун сэлв гэдэг нь нөгөө сэлвээсээ илүү их устай одоо нэлээд их сайн урсгалтай гол байсан. Энэ голын юу хашаад 2 талын хашаад тэгээд энд мод тариад анхны ажил хийж байсан. Тэгээд цэцэрлэгт гудамж энэ бид нар чийсэн. За лавд 20 хэдэн онд тийм ажил хийгдсэн байсан юм шиг. За нөгөө талд энэ хүрээний энэ талаар бас худалдааны улсууд нэлээд суурьсан. Тэгэхдээ эднэр голдуу гар орчууд байсан. Алт мөнгөний дархан, гутал, янз бүрийн одоо автор шүүгээ одоо тавил хэрэгсэл хийдэг ингээх мэтлэнгийн ер нь ихэнх нь гар орчууд голдуу тийм улсууд. Тэгэхдээ өөрөөр ихэ дотор одоо жижиг хүнс хоолны зүйл энэ төр мөн одоо хийдэг тийм жижиг гэрийн үйлдвэр баяртай юм байсан юм байна лээ.
Нөгөө нэг шалтгаан энд тариа ногоо их тариагүй өөр нэг шалтгаан болоод нь ерөөсөө Улаанбаатарын энэ дэвсгэр нутагт мөнгө зэвдэг хөлдөв хөрс ихтэй. За энэ богдуудын хараар бол дандаа зэвдэг хөрстэй. Сэлбийн голын ер нь баг энэ хүрээний хойд зах хүртэл зэвдэгтэй. Одоо ч гэсэн юм тариад ургадгүй байхгүй. Ингээд одоо нэг 2-3 метрийн гүнд бол одоо мөсөл гарч ирнэ штэ. Ус одоо худаг очоод бараг өдөө үед л худагны ус гисдэг штэ. Одоо энэ сэлбийн жоохон дэш юм. Хүрээнийхэн яг ногоо цагаа хэрэгддэг хүмүүсүүд нь одоо борноор барьцааны сангаж тэр хаваар одоо хүнсний ногоо тарьдаг хүмүүсүүдээс нь тэндээс наашин зөөж яадаг. Хойшоогоо юу үгийн юу өлийн даваа гэдэг хойд одоо сэлбийн ихээр хойшоогоо барьцааны сангаж байгаа тэр газар дуу их ойрхон хуучин жингийн зам тэгж явж байсан. Нөгөө нэг нь бол энэ уяастай гол өсөж хойшоогоо зүүн хараа юу их ойрхон одоо зам байсан. Жингийн зам дээр үед бол уяастай өсөд тэр майхан толгой энэ төр гэдэг чинь аян жинд явж байгаа улсуудын үүдэлдэг газруудыг тэгэд нэрлэдэг штэ. Одоо тэгээд даваад хойшоогоо явждаг. Сүүлд хүрээ үүсгэлээр энэ хойд сэлбийн гол өсөж жингийн зам явж исэн. Одоогийн засмаг зам чи хамаагүй их тойрч явж байгаа. Чингэлтэй уудыг баг бүхэлд нь тойрч баг хойд гарч хойшоогоо явж байгаа шин. За тэгээд энэ хүрээгээс одоо үлдсэн юм юу байна вэ гэхээр энэ гандан байна. За энд энэ юу нэ. За энд одоо зүүн хүрээ одоо энэ эдгээр л байна. Чойжл амын сум. Энэ юунд за энд чинь нэг гэсэр сум ерөөсөө байхгүй байсан юм байна л да. За тэгээд энэ за амгалан дарихийн сум гэдэг нэг сэргээсэн нэг сум байна. За тэгээд одоо бидний байгаа байшин савч нь ерөөсөө энэ хавьд л байсан. Энэ авийн энэ хашаанттай энэ ч юм уу энэ хавьд л байсан. Энэ бол нь гадаадын консул эрчим сайдын яамуудад байрлах одоо газар нутаг одоо ялгаж өгсөн нутаг. За энд Америкийн консулын газар байсан, Оросын консулын газар байсан. Тэгээд энэ хэсгийг Американ дэнж гэд нэрсэн нөгөө Америкчууд байсан газар гэдэг. Тэрийг бодоод нь би мэдчихгүй. Жишээлх юм бол энэ хиймэл цэцэрлэгтэй. Энд үнэхээр дөрвөн бодонд нь байсан. Тэгэхдээ сонирхолтой нь юу гэхээр энэ дөрвөн мод ээлжиж ногоорч ордог. Ээлжиж шаарддаг арай онцлог байсан. За энэ бол зүгээр ерөөсөө хүмүүсүүдийн гайхал төрүүлж чадсан нэг дэм цэцэрлэг маяг юм байсан. Өөрөөх юм бол нэг мод нь ногоороход нөгөөдүүний шараараа л байж идэг. Тэгээд дистараараа ногоордог. Намар болоод нэг навчин шарлахад нэг нэгээрээ дарааж ингэж шарладаг. Энэ гайхалтай юм. Тэгээд давхар хашаатай бас тийм жижиг бассейн тогтоод усуудтай ер нь их сонир юм байсан та. Нэг юм бодод явахтай Богдхан улсын үед үйлдвэр эрхлэгч хүмүүсүүд гарч ирсэн. Ариш ер нөгөө ноос ноолборгоо тэр улсуудад энерги газар өгч ирсэн байдаг. Одоогийн төмөр зам буудлаас уршаа. Тэр лөө одоо үйлдвэр эрхлэгч нарт газар олгож ирсэн. Энэ нь бол яг дараагийн хороо байдаг. Энд богдын амтны хүрээлэн маягтай нэг тийм бас ордон байсан. За энэ бол юу гэхээр одоогийн оргил аршаан совил байгаа тэр аршааныг түшгэлсэн
одоо газар. За энд бугуун сүрэг байсан. Мөн энд хашаанд мод цэцэрлэг хөөрхөн тийм парк маягийн бас байсан юм байна лээ. Тэгээ энэ одоо намын дээд сургуулиас жоохон наашаа ингэж ил байсан. За энэ намын дээд сургуулийн хойхон талаар ч бас нэлээд доош шалгаад байна. Гандан бодвол цэвэр шашны сургууль. Ерөөсөө өөр зориулт байхгүй. Шашны гүн ухаан гот үздэг тийм сургуулийн газар. За энэ дуудууд нь зэрэгцсэн ийм дөрвөн том датсан гэдэг одоо сургуулийн хичээлдэг байрууд. За энэ дуудууд нэлээд их том хэмжээтэй. Ер нь нэг байшинд 500-аад хүн орж болохоор тийм том заалуудтай ийм юу. Энэ бол яг цэвэр бурхны сүм. Тийм ээ, жарис бурхны сүм. За энд нь бас нэг татсан байсан. За энд нийтийн гал тоогоо байсан гэж ярьдаг. Өөрөлдөх юм бол эдгээр чинь шашны газар чинь юу гэхээр бүдгийн лам хүн хувийн өмч байхгүй. Бүх юм нийтийн хөрөнгөөс хэрэгэлдэг. Хувцс, хонор, хоол, хүнс. Тийм учраас эдгээр нийт дундын жасаас гаргасан одоо хоо дундаа идэж амьдэрдэг. Тэгээд том гал тоогоонууд байдаг байсан. Энд байгаа одоо байгаа энэ нэг сүмүүдүүд нь шарлийн сүмүүд гэж хэлж болно гэдэг. Би юу хэдийгээр богд байгааг санахгүй байна. Энд 3 байна уу? Тэг. Заавал юу 1-4 амар бисхолтой байдгийг. 2 3 богд дамд тарчаад байсан. Энд 3 богдын шатлын сүм байх хэвээр. Хамгийн сүүлийн тэр сүүлчийн 8 дугаар богдыг одоо яасан шуумуудаж байршуулсан шатлын сүм байсан. За хамгийн их үеидүүд нь энэ гандан төвчлэн гэж тийм одоо ондын ном үздэг тийм л сүм анхных нь сүм юм шиг байгаа. Тэгээд энд богдын өөрийнх нь ном уншиж бас хурд ном уншдаг. Тэр гүн хааны ном энэ төр судалгаа зориулсан богдын бас ордон гэдэг юм уу? Богдын өөрийнх нь байх том гэрүүд байсан гэж ингэж. За энэс яг одоо үдсэн бодвол ердөө энэ хэсэг үдсэн яг энэ байна. Бусднууд бол байхгүй штэ. Зүгээр дуурайлгаас шинээр барьсан. За энд нэг том сувраг байсан. Тэрнтэй одоогийн телевизийн цамхаг байгаагийн ойролцоо тэрийг 60 хашрын сувраг гэж нэрлэдэг. Тэнд юу гэхээр сонирхолтой бусад суврагнуудаас ялгаатай нэг тийм дөрвөлжин юутай хүний нүд төрсөлсөн байдаг. Тэгэхээр хүний энэ хүүхэн хараа шүү дээ. Хүүхэн хараа гэдэг жижиг. Тэр чинь хүн төрснөөс хойш бараг хувирдгүй ганц зүйл. Бага зэрэг өсдөг. Ерөөсөө хүүхэд байх чинь тодгойн том хөлөнд гарan жижиг ингээд дараа нь ингээд уяад хүний бүх эргэтэнкүүдээ гэж хувирдаг. Хүүхэн хараа хувирдаг. Энэ удууд нь яг их нэр гарсан зураг. Монголын одоо жүгдэр уран чинь зовлон зов гэж ярьдаг. Магадгүй олон хүний бүрэлдэхүүнтэй
баг маягаар хийсэн тэрийг бол одоо тодорхой хийхэд хэцүү. Ямар ч байсан энэ бол өндрөөс ийм хэдэн төвшөнд жишээлбэл хүрээ нэг балан дээр энэ жоох өндөр юм шиг гандан тэгээд ийм тус тусад нь ийм хатгай бэлэгдсэн